Уужим сайхан сэтгэлтэй ээж хүний сэтгэл шиг ухаан бодлыг минь хөглөх талын дээгүүр бодлоо нисгэн байж элгэм сүүцгс та бүхнийхээ амар амгалан айлтхан мэхийн ёслохыг минь зөвшөөрнө. Ижигийн амьтад нь өгөж болохгүй ижимийн чэйжиндээ наргүй болчин химээсэн яруу найрагчийн ухаарлын дуулал талын дээгүүр суурайт нь 100-ыг тосох мэтэй. Тийм ээ, энэ орчлонд ихээс төрсөн хүмүүн заяа гэдэг агуу их бурхны хишиг үлээ. Эгэлчирийн хүмүүн таач эзэн Чингис хаанч эх хүний алтан хэвлийгээс орчлон дайслан үнэн түүх мөн хорших буюу тийм болохоор л эртний сайхан өрөөлтөө хүмүүн таны сэтгэл оюуны хойморт эхийн хишиг үрсийн баясгалан хэмээх ёслол хүндэтгэлийн сэтгэлийн хөшиг нэг химэн хүлээн авч таалан сойрхно. Эхийн хишиг үрсийн баясгалан мөн хорших болдугай. Өргөмжилэл дугаар 152. Монголын буянтай ээж алдар дэх Дарханбэр амралт аршин соёлын ахмад ажилтан Баяжийн ховогтой Зина мэдрийн долгор танаа. Аранга аймгийн жаргаланд сумын Ажираг нутгийн унган охин 83 насныхаа сүүдрийг зооглон сууга 6 хүү 5 охин 11 хүүхдийн алдар дэх 40 ач 33 зэ 29 30 Өргөнбэр 31 ам бүл бүхэд 102 шахам өнөр үлийнхэн хүндэт буурай болсон таны өр хүүхдүүд өр хөсгөн сум сунгон ээжийнхэн бөвөд уярдаг эгэлгүй их хувьтай ажил амьдралаараа өөдрөгдөх сайхан дүүрэн бэлэгтэй төвшин жаргалтай үеийн үед үргэлж явхаатай явдгийг нь үнэлэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжилв. Монгол улсын урдаг их өлөн ээжийн нэрмжт Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч Монголын гоомор лээж төрийн шагналт ардын жүжигчин зууны манлай сайхан эмэгтэй Лусан Жамсын цогцлмаа гүйцэтгэх захирал ээж музей сангийн тэргүүн Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Данзангийн Ламсүрэн ерөнхий менежер академич Тулгаагийн Батчир 2007 оны 3 сарын 4 Улаанбаатарт. Энэ хүн нэр хүндтэй өндөр настай буурайн Зина мэдрийн долоргой шагналыг гардуулна хэмээн тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Монголын гоомор лээж зууны манлай сайхан эмэгтэй төрийн шагналт ардын жүжигчин Лусан Жамсын цогцлом байгаагаан тайзнаа урьж байна. Монголын буянтай ээж алдар дэх Дарханбэр боржгон овогт зундын Жавзмаа танаа. Аранга аймгийн өндөр санд сум буюу одоогийн хотонд сумын унган охин 4 хүү 5 охин 9 хүүхдийн алдар дэх 8 ач 19 зэ 1830-ийн хүндэт буурай таны үрсээс ардын хөсгөлийн ой медад 2-5 жилийн гажгаж улсад 32 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөгч том хүү Сүхбаатар Монгол Улсын их сургуулийн барилга инженерийн мэргэжлэр дүүргэн Батлан хамгаалах яамд газар кэлтсийн инженерээр ардын армийн 165 дугаар ангийн заграгчийн албыг тус хашиж явахдаа төр засгийн одон медад хүртэн армийн бэлтгэл дээд турандаа цолтой болсон бол охин Сами маань цэцэрлэгийн багшийн техникумыг дүүргэн цэцэрлэгийн багш эрхлэгчийн албыг хашиж ирсэн тэргүүний сургууль хүмүүжүүлэгч ардын гэгэрний тэргүүний ажилтан алдрыг хүртсэн байхад охин Наран Туяан барилга угсралтын үйлчилгээний бөөнд компани ерөнхий захирлаар ажиллан алдар дахин 2 дугаар одон ардын хувьсгалын ой медалуудаар шагнаж ирэхэд Наран Туяа тань хөнгөн хүнсний мэрэгжлийг эзэмшин мэрэгжлэр ахуй үйлчилгээний оюуталчин чанар шалгагч мастраар ажиллахдаа улсаас ой медаль системийн болон салбарын авраг ажилтнаар тодорсон адил хүү Бацөх охин Наран Саралт нарчин тэргүүний барилгачин хэмээх алдарт хүрч барилгын өргөж угсрагч мэрэгжлтэй дүү Отгонбаатар Дорьцсон буу нараа баясуулан суухад Отгон охин Наран Тунгалаг нь Улаанбаатар төмөр замын вагон депот өргөтөөлтэй ажиллаж буй зэрэг ололт амжилтыг нь үнэлэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжилв. Энэхүү өргөмжлийг гардуулж өгнө хэмээн тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал ээж музейн сангийн тэргүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Данзангийн Ламсүрэн урьж байна.
Монголын буянтай аж алдар дэх дархан бэр боржгон уг самбуугийн бони атана. Хинти аймгийн Батноруу сумын уугад нийслэлийн баян зүрх дүүргийн 17 дугаар хороонд өөр ач нарынхаа хамтар жарган сууга 78 настай хүн эмнэлгийн болон нийгмийн хадмжийн байгууллагын ахмад ажилтан хөдөө орон нутагт талхны үйлдвэрийг үүсгэн хөгжүүлэгч таны өр хөгдүүдээс их эзэн бог Чингис хааны хаан дүрийг Монголын кино урлагийн дэргэсэнд анх удаа мөнхөр үүсэн дуурийн дуучин Монгол улсын гавьяа жүжигчин 2 онц ахмад тээвэрчин машин үйлдвэрлэлийн инженер техник ухааны магистр Монгол улсын зөвлөх инженер 3-5 жилийн гавьшгаач бодлооны тэргүүний ажилтан хүндэт донор нар төрөн бүгд улсынхаа үндэсний баялагийг бүтээхэд бие сэтгэл оюун ухаанаар дайчлан амжилттай ажиллаж буян зэрэгцээ математик англи орос хэлний олимпиадын хийгээд Монголын хүүхдийн ордны нэрэмжит эрдэм төдийгүй сагсан бөмбөгийн алт мөнгө хүрэл медалуудын эзний инг татсан зэрэг удмынхаа бахархал болж байгаа багтам сайхан гавьяат үйлсүүдийг нь дээдлэн үнэлж таныг Монголын буянтай ажээр өргөмжилв гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг тус сарын ээжийн нийгмийн удирдах зөвлөлийн гишүүн Монгол улсын хөдөлмөрийн баатар Ёндан самбуг нь норов сүрэн гардуулахыг урьж байна. Монголын элбэртээж алдар дэх дархан бэр уур хайчин занын дүүдэ тана. Эх орны минь алс баруун хязгаар олон үндэстэн ясны өдгийн нутаг Ховд аймгийн Булган сумын унган охин 10 хүү 3 охин 13 бэр 6 хөргөн ачцээ 48 30 үхий 90 гаруй амбуудынхаа хүндэт буурай 2-5 жилийн гавьшгаач хүндэт уурхайчин хань ноосонтойгоо гэр бүл болохдоо 1952 онд налайхын их уурхайд илгээлтээр ирж анхны ажилчдын эгнээний шанг татан их уурхайд мотористаар ажиллаж байхдаа 13 хүүхэд өргөж улс их орондоо тустай төлөв төвшин шудраг иргэн болж хүмүүжүүлэхт нь өөрийн ажил амьдралаа зориулан яваа эдүгээ 70 насныхан 70 их сүүдрийг зооглон буянтай буурал таны өр хүүхдүүд Монгол улсын эрчим хүчийн тэргүүний ажилтан 5 жилийн удаа дараагийн гавьшгаач болцгоосон байхад ач зээ нараас нь улсын өсвөр үеийн болон чөлөө дүүхийн аваргын мөнгө хүрэл хөнгө атлетикийн алтан медалнуудыг эзэд болсон зэрэг хосгүй амжилтуудыг үнэлэн таныг Монголын буянтай ажээр өргөмжилв гэжээ. Уг шагналыг тус нийгмийн дэргэдэх ерөөлт их хамтлагийн ахлагч Монгол улсын гавьяа жүжигчин Гасан тогтхыг гардуулахыг урьж байна. За энэ би иймс буянтай болсондоо олон 13 хөхөд төрүүлж өчгсөн. 3 охин 10 банд АЦЗ-гээд одоо 90 улсад хөрч байна. Ийм сайхан өнөр өтгөн би буянтай болсондоо би их маш баяртай байна. Монголын буянтай алдар дэх Монголын төмөр замын нийтийн хоолны ахмад ажилтан Монгол овог Росын осрын долгор танаа. Монгол төрийн чин шудраг түшээ Ханд бангийн нутаг Булган аймгийн үзэсгэлэнт сайхан Баяагт сумын 10 улаг хэмээх нутгийн унган охин 22 ажил зээнцэрийн хүндлэлт буурай болсон таны өрс Монгол төмөр замын хэмээх их айлын замын үд Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид насаараа ажилласан хотгойд овогт буян очир аавынхаа сайн сайхан бүхнийг өвлөн явахдаа бүгд их дээд сургуулийг төгсгөн унган хүү ган хоёрыг нь хөрөл зэв компани ерөнхий захирлаар Бадхуу тус компанид менежерээр том охин ган тогтхон нууц шахтаас эмнэлэгт их эмчээр дунд охин ган тулганд болор компани санхүүчээр отгон охин ган чимгэн 1987 оноос аав ээжийнхэн халааг залгамжлан Монголын төмөр замын халуун амбул багтан Улаанбаатар төмөр замын нийтийн хоолны төвд одоо хүртэл ажиллах хугацаанд тэргүүний залуу алтан медалаар Ингрэмедан 1995, 2003, 2006 онуудад төмөр замын нийтийн хоолны ажил мэргэжлийн аваргаар тус шалгарсан зэрэг хосгүй сайхан амжилтуудыг нь үнэлэн өрлөг сэтгэлд хатан ээж таны хаан гавьяат үлсийг нь үнэлэн Монголын буянтай ажээр өргөмжилв гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг Монголын саран ээжийн эрхэм хүү Монголын төмөр замын нэр хүндтэй зүтгэлтэн улсын их хурлын гишүүн Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяа тээвэрчин Арааш даргаыг гардуулахыг тайзнаа урьж байна.
Монголын буянтай ээж алдардаг Дарханбайр худалдааны байгууллагын Ахмад болон эрүүл хамгааллын тэргүүний ажилтан хутагдтын овогт заа зайн дулам жив танаа. Завхгүйн аймгийн уугуул Дэлэг хутагдтын удам нийслэлийн сонгины хайрхан дүргийн 20 дугаар хорооны суугуул иргэн 3 хүү 5 охин 8 хүүхдээ алдардаг 6 ач 8 зэ 330 бүхий 40 амбуудын хүндэлт буурай 2-5 жилийн хавшигт ардын хувьсгалын удаа дараагийн ой медаль таны өрс холбооны өвгөнөр Герман улсын Мюнхен хотын Мартин Лютерийн болон Украин улсын соёл урлагийн их сургууль Монгол улсын их сургууль политехникийн дээд сургууль санхүү эдийн засгийн дээд сургууль анагаа ухааны дунд сургууль цагдаагийн хийгээд удирдлагын академиудыг тус төгсөн эх орныхоо улсаар дайжихын салбарын өнцөг болон бүрд өргөдөлтөй ажиллаж байгаас охин инх туян үндэсний сурын спортын мастер хүргэн даваа хүн Монгол улсын гавьяа тамирчин үндэсний сурын спортын даяар тусгадах мэрэгэн боцгоосон байхад ач гэрэлт нь Япон, Англи, Грек, Болгар улсад зохиогдсон олон улсын математикийн олимпиадаас мөнгө хүрэл медаль авч Монгол улсын их сургууль дурдгаар сургагдсанаа гүнзгийрүүлийн улмаар Япон улсын Токио хотын их сургууль дэвшин суралцж явхад мөн баян зулан Монголын хүүхдийн төлөө үндэсний хөгжлийн газрын сайн улс боловсролын ба киноны хийгээд их Монгол улсын тулгар төр байгуулсан 800 жилийн ой медаль төдөө Монгол улсын ерөнхий сайдын өргөмдөр тус шагнасан зэрэг хосгүй амжилтуудын өндрөөр өмнө таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөө гэж. Энэхүү шагнад гардуулна уу гэж Монголын саран ээж нэгдүүлэгт ээж музей сангийн өдөр зөвдийн гишүүн Монгол улсын хөтөлбөрийн баатар Цэнд аяшиг орж байна. Сайн ноён хаан аймгийн мэрэгэн гүний хушууны халахын соён гэгэрүүлэгч номч мэрэгэн гүн Гомбож өвийн охин Хөвсгөл аймгийн Аршаат сумын Асгат багийн унган охин 2 хүү 2 охин 4 хүүхдийн алдардаг 2 хүргэн 2 бээр 14 ач зээ бүхий 20 гаруй амбуудынхан хүндэт буурай болсон таны үр хүүхдүүд сумын сайн малчин шилдэг бизнесмен жолооч болсон байхад ачнаар нь шилдэг сурагч урлаг спортын алтан мөнгөн медалийн эзэдийн энд хүрч нутаг усныханд ажил хөдөлмөр зан айшаараа хүндлэгдэн зон олны хайр хүндлэлийг хүртэн болоод амжилтуудыг нь үнэн таныг шагдрын цэрэн чимээ таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөө гэжээ. Энэхүү шагныг гардуулна гэж Монголын саран ээжийн анхны хайртай хүүгийн нэг та бүхний дунд ээж мэндэ дуугараа мөнгөрсөн Өсгөл аймгийн Аруулга сумын харьяат Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн эрдэмтэн доктор профессор Хөттөн Зэрэнгийн дагвар орч таныг урьж байна. Монголын буянтай ээж алдарт их зоо соёл чимгэлийн үйлдвэрийн Ахмад ажилтан савар овогт легцгийн Бачргал танаа. Ус аймгийн Хэрэг сумын уугуул 1 хүү 4 охин 5 хүүхдийн алдардаг 2-5 жилийн гавшгаач байгууллагын удаа дараагийн хөтөлбөрийн авраг 8 ач зээ бүхий өнөр үүдийнхэн хүндэт буурай болсон таны өрс боловсрол эрүүл мэнд эдийн засгийн салбаруудад өрөвдөлтөй ажиллан олон мянган сургууль хүмүүжүүлэн мэрэгжлтэй болсон хүчнүүдийг бэлтгэн гаргаж улс их орныхон өнөө ба ирээдүйн хойч үеийнхэнд үнэтэй хувь нэмрээ оруулан ээжийнхэн хагас 100 жилийн насан туршийн өнөө мөнхийн халамжид үлэмжийн сайхан заяаны хань хөдөлмөрийн хүндэт медаль оцодлоггүй мандаа онц тээвэрчин 4-5 жилийн гавшгаач жолооч хайр тав палчийнхаа сайн сайхан бүхнийг чимэн алтан нар шигээ ивэн аз жаргалаа хайрлан байдаг дуйлам хорвоогийн тусламж дүүрэн ажил амьдралын их шүтэний дээд ээж баясуулан одод амжилтуудыг нь үнэлэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөө гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулж өгнө гэж Монголын зэвсгэд хүчний хошууч генерал Батламаг хаймны хамтын зөвлөлийн нэр гомсрон генералыг тайзнаа урьж байна. Монголын буянтай ээж алдартай Дарханбайр тэргүүн овогт Очир хотын Нагуу жана танаа Аранга аймгийн Хангай сумын Бяцхан мохор нутгийн унган охин 3 хүү 3 охин 6 хүүхдийн алдартай 3-5 жилийн гавшгаач Улаанбаатар ресторан Ахмад ажилтан ажил мэргэжлийн авраг ардын хувьсгалын удаа дараагийн ой медаль 30 гаруй амбуудынхан хүндэт буурай болсон таны өрс небо эдийн засгч сэтгүүлч хууч инженер жолооч гэх мэт ажил мэргэжлэг эзэмшлийн дотор Алтан гац одон санхүү банкны тэргүүний ажилтан тэргүүний залуу алтан медаль болон алдар тхийн одонгийн буян хишгийг хүртэн байгаагийн дээр ач охин хажидмаа зээ охин эгчин наран сургуулийн тэргүүний сурагчаар шалгарсан зэрэг багтам сайхан амжилтуудыг нь үнэлэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөө өгсөн байна. За энэхүү шагналыг гардуулж өгнө хэмээн Монголын цагдаагийн байгууллагын агам зүтгэлтний нэг
Хошууч генерал, Отгон жаргал генералыгаа урьж байна. Монголын буянтай ээж Ачид их Дарханбэр даваа сүрэнгийн 50 жаргал танаа. Сайн ноён аймгийн мэрэгэн гүний хушууны халахын соёнгийн өргөгч номч мэрэгэн гүн Гомбож явын өлөгийн Хөвсгөл аймгийн Аршаан цумын Тээд багийн унган охин 5 хүү 4 охин 9 хүүхдээ алдардаг 4 хүргэн 5 бэр 21 ач зэвхэ 30 гаруй хүмүүдийн хүндэт буурай өөрийн хань цэрэн дөржтойгоо хагас 100 жил амьдрын суухта төрүүлсэн өр хүүхдүүд болон ач зэвгээ зөв хүмүүжүүлж буян дотор дээд улсаар эзэмшлэн хөдөөжхөн инженер механикч компани захирал небо эдийн засгч хүний хэмж химич агрономч шилдэг бизнесмен сумын мянгатан малчин уяач аймаг сумын удаа дараагийн аваргууд болсон байхад ач зээ нар нь шилдэг сурагч урлаг спорт алтан мөнгөн медалийн эзний энэ төрсэн зэрэг хосгүй амжилтуудыг нүндэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөв гэсэн байна. Энэхүү шагналыг гардуулна гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч гэрэл сүрэн даргаыг тайзнаа урьж байна. Монголын буянтай ээж алдартай Дарханбэр Ахмад совилогч Жүгдэр намжлын Бямбатана Аранга аймгийн Эрдэнэ Мандал сумын Шандан толгой нутгийн Жүгдэр намжлын 14 дахь унган охин 3 хүү 3 охин 6 хүүхдийн алдартай 3 бэр 2 хүргэн 5 ач зэвхэ 20 шахам амбуудын хүндлэлт буурай 4-5 жилийн гавшгаач сумын хөдөлмөрийн 3 удаагийн авраг эрүүл мэнд ардын хувьсгалын удаа дараагийн ОМБА их Монгол улсын тулгуур төр байгуулсан 800 жилийн медаль эрүүл хамгаалах яамны хүндэт жуухан эзэн таны үрс баярлаг мэдээлэл технологи цахилгаан холбооны инженер гадар зохион байгуулагч хүний ихэмж нэгтлэн бодогч эдийн засгч барилгын техник цахилгаанчин багш дасгалжуулагч багш гэх мэт ажил мэргэжлийн эзэд болцоос дотор охин мөнгө туяан байгууллагын хөдөлмөрийн авраг болсон байхад хүү Мандахбаатар нь тань Мөсөн шагаан хотын 9 бүсийн 1 удаагийн аврагаар тодрон улсын мэрэгэн цолыг хүртэн аймгийн зан цолтой хүргэн даваа баатараа төдийгүй аав ээж ах トゥ төрөл садан алаг өрс айл хотлоо баясуул яваад ирэх хосгүй амжилтуудыг нүндэн таныг Монголын буянтай ээжээр өргөмжлөв гэж байна. За энэ хүн шагналыг гардуулна гэж Монголын саран ээж нэгний дэрт ээж музей сангийн өдөр зөвлөн гишүүн Монголын буянтай ээж цагдаагийн дэд туранд алдарт өмгөөлөгч итгэл таныг урьж байна. За баярлалаа. Ямар хэлбэрээр мөнгөөн байршуулмаар байна? Хадгаламжийн сертификат. Хугацаатай хадгаламжийн хүнээс ямагт өндөр бүтээх. Харилцах. Та өөрийн хэрэгцээндээ тохируулан уян хатан сонголттой, урамшуулалтай гэсэн багцуудтай хадгаламж. Бусад банкуудын санд тулгаж байгаа бүх нөхцлүүдийг багтаасан хадгаламжийн төлөвлөлтөөс сонголтоо хийж болно. Цахим төгрөг карт. Та цахим төгрөг картаа хэрэглэхийн хажуугаар мөнгө өсгөх боломжтой. Анод бонд жилийн 19.56% хүүтэй. Таны хэрэгцээнд тохирсон энэ бүх хадгаламж ануудад байна. Анууд банк. Их Монгол улс тулгуур төр байгуулагдсны 800 жилийн оюун угтал болгож Монгол төрийн наран ээж өөлөн ихэн алтадмал хөшөө бүхий ээж музейн цогцлбор сүндэрлэн ихэн шаргал уургаар амлаж ачлал хайраар нь амилсан хэн бүхний дэм сүүн цагаан сэтгэл энэ өргөнд шингэхийн учир их баг гэлтгүй өглөг буйнан хайрлан гэдэгт итгэж байна. Монголын минь ёс заншил их үрсийн нандин холбоо уламжлал шинжилэл түүх соёл бүхэл дэн орших энэ өргөний үр таалга ээжигийн өргөмжлөн алдаршуулах хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Ихийн нэрмжит саран ээж нийгэмлэг ээж музей сан. Төмөн жилийн түүхтэй алтан мөнгөн арга үлгэр комикс боллоо. Энэ ном нь 223 хонжуур суглаата 2007 оны 5 дугаар сарын 19-ний баялжийн дашнимтай бэлэгтэй сайхан өдөр суглааны хонжуурыг тааруулж адсныг тодруулна. Сар шиний хамгийн сайхан бэлэг. Та хайртай хүүдэ, охинд, ачда, зээдэ авч өг алтан мөнгөн арга таны хүүхдийн ном. Номын худалдааны бүх зэгүүдээр борлуулж байна. Алдартай Дарханбэр Чимэдийн Эренцэн цаатана Сүхбаатар аймгийн Наран сумын унган охин 3 хүү 6 охин 9 хүүхдээ алдартай 5 хөргөн 3 бэр 5 ачид зэ 20-30 бүхий өнөр бүдийн хүндэт буурай Улаанбаатар цочдуудын Ахмад ажилтан Нярав цэхийн дараагасан ардын хувьсгалын удаа дараагийн оюн хийгээд Монголын сарын ээж нийгмийн хүндэт медаль Чингис хааны одод таны нас уян
хөдөлмөр бүтээлийг дээдлэн үнэлж Монголын элбэр тээжээр өргөмжлөв. Монгол улсын өрлөг их өөдөн ээжийн нэрж Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч Монголын гом арлж төрийн шагналт ардын жүжигчин зууны мандаа сайхан эмэгтэй тусан жамцын цогцлмаа гүйсэх захирал ээж үзийн сангийн тэргүү Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Данзангийн Ламсөрөн ерөнхий менежер актив тулгаагийн Батчаар 2007 оны 3 сарын 4 Улаанбаатар хот гэжээ. Энэхүү шагналыг гардуулна гэж тус нийгэмлэгийн ерөнхийлөгч цогцлмаа хаврын тайснаа урьж байна. Монголын элбэртэж алдарт чүлтмийн цэрэн балжид тана. Хэрлэн онгийнхан эргээр хан хэмтийн уулын хан билээр ханад гэрэн ширэлсэн хатан үзэсгэлэнт далай ээжийн өдгий эрхэг цогт эх оронч баатрууд далай даян дархан аврагуудын алдарт бүгчүүдийн удамт нутаг тэр үеийн Цэцэн хаан аймгийн мэрэгэн гүний хошуу одоогийн Хэнтийн аймгийн өмнө дэдгэр сумын унган охин 9 хүүхдийн алдартаг 8 хүргэн 38 ачи зэв бүхэ 55 гаруй амбуудын хүндэт бурай усан таны үрсээс дөрвөн дээд нэгэн тусгай дунд дөрвөн бүрэн дунд боловсролыг олсноор малын эмч холбооч нягтлан бодогч агроном сувилагч тус нэг төрөн гарсны дотор тэргүүний залуу алтан медальт аймаг сумын хөтөлбөрийн удаа дараагийн авраг тус 2 Монголын эмэгтэйчүүдийн 6 дугаар их хурлын төлөөлөгч 8 дугаар 5 жилийн гавшгаач хүндэт донор хүндэт холбооч сумын шилдэг залуу бизнесмен тус нэг тодорсон нэр багтан амжилтуудыг үнэлэн таныг Монголын элбэр тээжээр өргөмжлөгсөн байна. Энэ сайхан нэр хүндтэй хан хэнтийгээ төрж зорин ирсэн цагийг эзэлсэн их авраг Бат Эрдэнэ аврагын өдгийн сайхан нутгийн энэ шагнад гардуулан хэмээн тус Хэнтийн аймгийн уугуул Чингис хаан хамтлагийн ахлагч Монгол улсын гавьяа жүжигчин жаргал сайхан нэг урьж байна. Тэргүүний ажилтан төдөв мэндитэн овогт төдвийн нямжав танаа. Ус аймгийн Хэргас сумын уугуул 70 насныхан далайн сүдрэг зоогдон буй өнөр үлийн алдарт их 12 ачцгийн хүндэт буурай нэгтлэн бодогч хөдөлмөр цалин хөлсний усын орооны дарга нарийн бичгийн дарга бүгд найр соёлын Чехословак улстай бүгд найр Монгол ард улсын эчин сайдын ямд нэгтлэн бодогч хөдөлмөрнийг хангаж улсын хороонд номын санч архив эрхлэх зэрэг ажлуудыг тасралтгүй 33 жил хийхдээ бүгд найрамд Монгол ард улсын гадаад худалдааны яамны орлогч сайд нам сарын очир балтайга 40 гаруй жил ханилан үр хүүхдүүдэд гадаад талын ихтэй сургуулийн суралцуулснаас тэдгээр нь дэлхийд алдартай Чехословак улсын Карлин болоод Америкийн нэгдсэн улсын Харвардын их сургууль, хуучнаар Зөвлөлт улсын Тодод яамны академи, тус улсын Киев, Новосибирск хотуудын их дээд сургууль, Монгол улсын их сургуулийг хуульч, эдийн засгч, бараа судлаач, гадаад талын орчуулагч гэх мэт мэргэжлэр төгсний дотор хүү их хоёр нар нь сургуулийн улаан дипломтой онц төгссөн бол ууган охин чимээгэн олон улсын хуулийн докторийн зэрэг хамгаалan ажиллаж байхад Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Айзман хамтлагийн дуучин хүү их бол спортын амжилтаараа инх төвшин нар нь үзэгчтэй өгүүлэгдэн санагдахад хүү их хоёр нь Харвардын их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан цөөхөн монголчуудын нэгэн тооцогдсон явхад эдийн засгийн тэргүүний ажилтан хүү инх Баатар нь Англи улсад магистрийн зэрэгтэй болж бүгд төрийн өмчийн ба үнэт цаасны хороо хөрөнгийн бирж банк Монгол улсын ерөнхий сайдын ажлын алба Канадын компани зэрэг газруудад удирдах ажил гадаад бодлогын зөвхөн албуудыг тус нэр төртөй хашиж яваа төдийгүй спорт урлагийн алтан мөнгө хүрэл медальтнуудын энэ төрлийн зэрэг амжилтуудыг үнэлэн таныг Монголын элбэр тээжээр өргөмжлөв гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагнад галтуулна гэж тус нийгмийн гүйцэх захирал ээж музей сангийн тэргүүн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Данзангийн Ламсөрөн урьж байна. Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэй өргөмжлөлт алдарт их дархан бэр ардын боловсролын болоод биеийн тэмрийн спортын тэргүүний ажилтан Монгол улсын үндэсний сурын спортын мастер Маран Бовогт дагуу даржийн Чанцл нам танаа. Дундгой аймгийн дэлгэр цогц сумын унган охин
ардын хувьсгалын 70, ардын босрлын 80 жилийн ой медаль, багшийн гавьяа одонд бос шинжлэх ухааны яамын хүндэт жуух бичгтэн, багшийн алдар ахлах багш, арга зүйч багш цол тэмдэгтэн, тэргүүлэх зэргийн багш, ертөнцийн дахины инх тайвны холбооны энхийн элчин сайд 1975 оны Монголын соёлж өргөхийн гэрийн эзэгтэй, Монголын эмэгтэйчүүд сэтгүүлийн 1984 оны нэрм шагналтан, Монголын эмэгтэйчүүдийн 6 дугаар их хурлын төлөөлөгч, Монголын ухаалаг соёлтой амьдралын төлөө нийгэмдгийн хүндэт өргөмжлөлт, дэлхийн инх тайвны эв нэгдлийн төлөөх гэр бүлийн Монголын холбооны 2002 оны жинхэнэ гэр бүл, 2003 оны шилдэг гэр бүл өргөмжлийн эзэн, таны насан туршийн халамжид заяаны хань Монгол улсын гавьяа тогш төмөртэйгэн 35 жил амьдран 4 хүү 2 охин 11 ач зэ 2 хүргэн 3 бэр 30 хам амбуудын хүндэт хүнэн болсон алдар дэх өөрийн тань өрс компьютерийн сүлжээ, програм хангамжийн инженер, багш, үндэсний спортын засгалжуулагч, худалдааны мэргэжил, эдийн засгийн хууч, компьютерийн инженер, жолооч, ойдолчин гэх мэт ажил мэргэжлийн эзэмшин байгууллагын хөтөлбөрийн аврах ойдолчин, инженер, ажил мэргэжлийн аврах, захиргааны ажилтан, спортын мастер, тэргүүн ажилласан залуу, ажил олгогч эзэдийн холбооны хүндэт тэмдэгтэн, Их Монгол улс байгуулсан 800 жилийн ой медальтан, магистр, докторант зэрэг цол тэмдэгүүдийн эзэд босгоосын үнэлэн таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр өргөмжлөв. Энэхүү шагнад гардуулж тус нийгмийн эрхлэлд цогцлон байгаа бас дахин тайсан аварья. Үнд самбуугийн отгон танаа Аранга аймгийн өндөр улаан сумын унгон охин ардын хувьсгалын 80 жилийн ой медаль, ардын босрлын яамны хүндэт шуух бичгтэн 1970 оны аймгийн соёлж өрх гэрийн эзэгтэй алдар тэхийн 1-2 дугаар зэргийн одонд 6 хүү 4 охин 29 ач зэ 4 хүргэн 5 бэр 50 шахам амбуудынхаа хүндэт түн таны өрс технологийн багш, барилгын инженер 2, хууч, прокурор, офицер, холбооны техникч, жолооч, совлогч гэх мэт ажил мэргэжлийг эзэмшин ардын босрлын тэргүүний ажилтан, тэргүүний ажилчин зал алтан медаль хүмүүс болцоон ээжийнхэн 50 шахам жилийн заяаны хань болсон ардын босрлын тэргүүний ажилтан арднаа аргач аавынхаа чин хүслийг нь биелүүлэн улмаар нийслэлийн уран үүч багш, дүүргийн ажил мэргэжлийн аврагуудаар шалгарсан зэрэг хосгоо амжилтуудыг нь үнэлэн таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэх эмэгтэйгээр өргөмжлөв гэсэн байна. Энэхүү гүн цамбуугийн отхон шагнад гардуулж өгнө үү гэж Монгол улсын саяхан хэдхэн хоногийн өмнө Монгол улсын ардын багш цол хүртсэн Монголын саран ээжийн эрхэмхүү Дүгэр багшийг тайлснаа урьж байна. Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэй алдардаг дархан бэр дэлхийн инх тайвны төлөөх Монголын холбооны жинхэнэ гэр бүлийн шилдэг эзэгтэй лувсан хуурчин удмад гиндингийн чимэг дэлгэр танаа Монгол улсын соёл урлагийн нэр зүтгэлтэн гавьяа жүжигчин, гавьяа төгжимчин, алдарт хуурч, шүлэгч, Улсын лувсангийн зэ Төв аймгийн унган охин 4 хүү 2 охин 6 хүүхдийн алдарт их нийгмийн эмзэг үлэг болох хөгжлийн бэрхшээлтэй Монгол хүмүүсийн шүтэн болсон өөдрөг эхлэл хоршооны небогоор эдүгэ хүртэд тасралтгүй 15 жил ажиллахдаа тэднийх хүнд итгэдэг хүлээсэн ачтан 100-ны мандал армоны гайхамшигт төрийн шагналт эрдэмтэнд зохиолч Шадаравлын Лодой домын Тундаг Тамир киноны засагт хааны шилийн сангэр цахиур төмөрийн дүрийг Монголын кино урлагийн түүхэнд мөнхөдөн бүтээгч Чэ Лодой домын нэрв шагналт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хар алтны эрдэс баялагын орд надаахан уурхаан ерөнхий нэгтлэн бодлогч 36 жилийн алдар санхүүж Сандуу Жавийн хаан 40 хам жилийнхэн заяаны халамжид насан туршийнх нь өнө мөнхийн үлэмжийн сайхан хань алаг өрсийнх нь хайрын шүтэн 15 ач зэвх өнөр бүдийнхэн эгэлгүй хүн таны сайн сайхан бүгнийг дээдлэн үнэлж Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр өргөмжлөв гэжээ. Энэхүү нэр хүндтэй шагныг гардуулна гэж үүр тамтай байгаач гэдэг дугаар үзэгчдийнхэн тайшаад мөнхөрж үлдсэн Монгол улсын гавьяа жүжигчин хорос өрн таныг урьж байна.
Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэй ардын босролын тэргүүн ажил Сартуул овогт Галингийн налай танаа. Завхай аймгийн угол нийслэлийн Баян-Зүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн өндөр насны 3 хүү 3 охин 6 хүүхдээ алдардаг Дарханбэр 5 жилийн гавшгаач 15 ачи зай 30 20 гаруй омбудын хүндлэлт Ачтан Боорой ардын хувьсгалын удаа дараагийн ойн хүндэт медаль Монголын хувьсгалчдын эвдийн алтан улам багшийн алдар медаль таны өрс багш хүний ихэмч барилгын техникч сан техникч газар зохион байгуулагч инженер Тамирчин гихмэд ажил мэргэжлийг эзэмсний дотор том охин Эрдэнэ спортын мастер Монгол Улсын их сургуулийн мин тамирын ахлах багш дэд профессор дунд охин Эрдэнэ чимэг магистр цолтой Америкт нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа бол бага охин эгцэг нь шинэ тухайн технологийн их сургууль магистр цолтой ахлах багш хүргэн Эрдэнэ хүнсэд аж ахуй яам системийн байгууллагын хариуцлага ажил хийж ардын их хурлын депутатаар сонгогдож байсан хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болсон зэрэг олонт амжилтуудыг үнэлэн буянтаа Эрдэнийх нь сайн сайхан бүхнийг дээдлэн таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр өргөмжлөг гэж. Энэхүү шагныг гардуулна гэж Монгол улсын ардын жижигсэн сан муу урьж байна тайзнаа. Алдар дэх ардын боловсролын тэргүүний ажилтан Ванчин занг овогт Гончингийн таа танаа дуудах нэрийг эцэг эх өгч дуурсах нэрийг өөрөө олдог говь хээр хангай хосоосон 3 бүсийн хонгор нутгийн уугуул 2 хүү 4 охин 6 хүүхдээ алдардаг төмний хайрлсан нэр нь багшийн багш цагаан толгой таахуу нэрээр чимэглэгдсэн улс орны магистр ахлах зөвлөх тэргүүлэх зэрэгтэй багш Монголын бяцхан иргэдийн бэлгийн мэдмийг нэгч цагаан толгой Монгол хэд хичээнгүй бичиг Монгол бичиг зэрэг түүний 30 шахам жид хэрэгэлсэн заа харгын 30 гаруй номуудыг бүтээгч 2004-өөс 2005, 2005-аас 2006 оны хичээлийн жилүүдийн улсын хэмжээнд зарлагдсан Монгол хэд номын тендерт 1-2 дугаар байрыг эзэлж байсан олон мянган охид хүүгүүдийн А усгийн ацгийг татуулан алтан номын гигant замданд хөтлөгч ардын хувьсгалын болон хөдөлмөрийн хүндэт медаль алтан гац одонд нам олон нийтийн байгууллагын удаа дараагийн их хурлуудын төлөөлөгч таны өрсөөс хөвгүүд огтны эдийн засгч багш англи хятад хэдийн орчуулагч инженер хүний хэм зэрэг ажил мэргэжил эзэмшсэний гадна магистр 3 доктор 2 тус төрөн гач сэхэднүүдийн дундаас игнишгүй хүмүүс босгосны үндэнд таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр өргөмжлөв гэжээ. Энэхүү шагналыг гардуулна гэж манай улсын төр засгийн нэр сүтгэлтэн лантуу даргаыг тайснаа урьж байна. Даш доржийн насаг доржийн нэрмж шагналт хүүхдийн нэрт зохиолч Содон доржийн ууган охин ардын боловсролын тэргүүний ажилтан дэд профессор Монголын саран ээжийн нийгмийн хүндэт медаль Сод номын төв төрийн бус байгууллагын тэргүүн цэцгэн матана. Өсвөр үеийг оюунлаг гэгээд иргэд болгон төлөвшүүлэх тэдний хүн төрлөختний оюуны хүчирхэг хэрэгсэл болсон номтой нөхөрлөлд төрлөخت үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд 25 жил зүтгэхдээ олон мянган хүүхэд залуусыг номд мэрэгэн ном эрдэнэт сурган Сод номын төв төрийн бус байгууллага үүсгэн байгуулж хот хөдөөгийн түн номон уншигчдад номоор үйлчлэн оюуны мэдмийг нь гээгүүлэн хотын хэд хэдэн уралдааныг зохион байгуулж ирсний дотор өөрөөс наачлан хүмүүн бичиг сонинтой хамтран 10 жил явуулж үндэсний бичгийн Монголын сайхан бичгтэн шалгаруулах улсын уралдаан үндэсний бичиг меню Монголын үндэсний бичгийн тэргүүний уншигчдыг шалгаруулах уралдаан Ухаан далай номоос ихтэй аян зэрэг өргөөжтэй ажлуудыг зохиож инхтгэн хянан тохиолдуулсан 50 шахам ном бүтээл сургууль боловсролын чиглэлээр бичсэн 1000 шахам мэдээ сурвалжлага нийтлэлээ уншигчдад хүргэгч 2005 оны Монголын багш нарын холбооны 9 эрдэнэ хүндэт тэмдэг багш соёлын 2005 оны шилдэг сэтгүүлч боловсрол соёл шинэ ухааны яамны үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэх цол тэмдэгтэн хүүхдийн төлөө үндэсний төвийн хүүхдийн төлөө медаль таны хөдөлмөр зүтгэл Монголын хүүхдийн утга зохиол нэрээ мөнхөс эцгийнхээ ариун улсыг нь залгамжлан ирээдүйн хойч үеийн иргэдийг номтой нөхөрлүүлэх ухааны төлж урмыг нь нэмж буй буянтай үсгүүдийн шинэ үндэнд таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэ хэмэгтэйгээр өргөмжлөв гэсэн байна. Энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг Монголын залуучуудын байгууллагын нэр зүтгэлтэн нийслэлийн эмэгтэйчүүдийн ахмад хүндэт ерөн тэргүүн өргөмжлөлт бүрэн жимийн алтан цэцгийг гардуулж ихийг урьж байна.
Монголын саран ээжийн 9 эрдэнэх эмэгтэй алдартай шатрын спортын мастер улсын сайн ба мянгат мандалай малчин баярын долгор танаа. Дуудах нэрийг эцэг өгөгч дуурс галдрыг өөрөө олдог Сэлэн аймгийн Орхон туу сумын уугуул 4 хүү 3 охин 7 хүүхдээ алдартай 3 хүргэн 3 бэр 19 ачиг зэвх өнөр бүдийн хүндэт буураа малчны алдар одонд 2-5 жилийн гавшигч ардын өсгөн ой медаль Монголын улаан загварын нэгдүгээр хүндэтгэгчийн шатрын спортын алтан мөнгө хүрэл медаль таны өрсөөс Япон улсад суралцсан улмаар Монгол улсын сургууль боловсролын сургууль төмөр зам хөдөөжгөн техникум тус төгсөн сум орон нутгийнхаа нэн ядуу айл өрхүүдийг малжуулан ажлын байраар хангаж буй ажилсаг бүтээж хөдөлмөрч ээжийнхэн буян төвсийг чимэж яваа зэрэг ололт амжилтуудыг нүндэн таныг Монголын саран ээжийн 9 эрдэнэх эмэгтэйгээр өргөмжилөө гэжээ. Энэхүү ээж бол Сэлэн аймгийн баруун хараагаас зорж ирсэн үнэхээр манай улсын сайн мянгат малчин ийм нэгэн ээжийн шагнад гардуулна уу гэж ард авиа жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан манай саран ээжийн 9 эх эмэгтэй өргөмжил шагналт жагдгийн тайснаа орж байна. Энэ цагаасыг бас дахин уламжлая. Монголын үлэмжийн сайхан хань очир эрдэнэ хормын өрхийн тэргүүн боржгон овогт ойдвын Батнасан танаа. Өрөнгөн аймгийн бүрд сумын унган хүү 1 хүү 9 охин 10 хүүхдийн сайхан аав тус сумын унган охин төмөр овогтой эрэлзэн хамттайгаан гэрүүл болж 62 жил хандлан 9 хүргэн 10 амбуулийнхээ дал шахам хүний хүндэт буурай болсон таны өрсөөс эмч эдийн засгч нэгтэн бодогч тус 3 малын зоо техник тоогоо засварчин жолооч нар тус үр 1 төрөнгөж охин пунцэг дулам должин сүрэн нарн эрүүл хамгааллын тэргүүний ажилтан должин хамт багун сүрэн нарн санхүү банкны тэргүүний ажилтны эгнэд хүрч хүргэн цэгмэд нь алтан гац одонгоор мөн баяраа онц тээвэрчин цолоор шагнагдан ачцээ нарнд бүгд дээд улсрал ажил мэргэжлийн эзэмшин 30 цар зээнцрүүд нь 10 жилийн сургууль сурлаг спортоор тэргүүлж яваа багтан амжилтуудыг үнэлэн таныг Монголын үлэмжийн сайхан ханиар тодруулан өргөмжлөв. Энэхүү шагналыг туслын гимнэлгийн ерөнхийлөх цогцлмоо гүйцэтгэл хам сүрэн нар гэрүүлийн хамт гардуулж өгнө. 그래서 아주저렇게 энэ хоёр буурайда алтан дэлхийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрээ. Ингээд